Netflix-ийн Physical Asia шоунд Азийн 8 багийн тамирчид эр бэраа сорж эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдөж байна. Монгол улсаас эх орноо төлөөлөн оролцож байгаа 6 тамирчдын нэг нь жудоочин Адьясүрэ. Тэрээр энэ спортын төрлөөр хичээлснээр хатуужил тэсвэр твчээрт суралцжээ. Энэ чадвар нь Physical Asia шоунд өрсөлдөхөд хамгийн том давуу тал болсныг онцлолоо. Жудо бүхэн тамирчин Бороохон хочод Адьясүрэн нь Netflix Physical Asia шоугаар дамжуулж Монгол эмэгтэй хүний арга ухаан дэсвэр төвчээрийг дэлхийд гайхан бишрүүлж байна. Түүний гаргасан амжилтаас дурдвал Азийн наадам 2022 нэмэх 78 кг ангилалд хүрэл медаль, 2024 оны Аз ТV аврах шалгаруулах тэмцээний нэмэх 78 кг ангилалд мөнгөн медаль, 2025 оны Аз ТV аврах шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн. 9 сард олимпийн дараа надад санал ирсэн. Тэгээд ингээд ярилцлаганд ороод өгч болох уу гэд тий санал ирсэн. Тэгэхээр мэдээж оролцоод үзье те. Тэнцсэн ч тэнцээгүй ямар ч оролцоод үзье гэд тэгээд оролцоод тэгээд тэнцсэн байгаа. Тим том шоунд те Монгол улсаа төлөөлөөд ингээд оролцож одоо үнэхээр их бахархаж ирсэн. Тэ өөрийнхөө туулсан те жудо бүр хичээлээд те Адьясүрэн гэдэг хүний ингээд юу бүтээгээд тэгээд тэр утгаараа ингээд энэ том шоуны те шоунд багт орсондоо үнэхээр их баяртай байгаа. Тэгээд мэдээж бас багууд бол үнэхээр хүчтэй баг зөндөө байсан. Тэгээ өөрийн гэсэн юутэй чадвартай тийм баг зөндөө байсан. Ингээд яг гарч ирээд ингээд яг нөгөө бид чинь бас нэг яаж зогсох вэ ингээд юм ярилцаа зогсож байгаа шүү. Тэгээ яг өөрийнхөө яг ингээд барилд ороод ингээд зогсоод ингээд ийдшээ ингээд хүмүүс аль бусад багуудыг ингээд харахад ингээд амар өөрийнхөө үнэхээр бахархах гэхээс илүү ингээд нэг амар ингээд өөртөө амар ихтэй мэдрэмж авд юм билээ ингээд бүр юунес те би ямар харж байгаа бол би ингэж байгаа бол гэдгээс үл ямар ч тийм бодол авахгүй зүгээр л амар гой өөртөө ихтэй ингээд үнэхээр гой бахархлыг мэдэрдэг юм билээ. Өмнөх Адьясүрэн гэвэл яг арай өөртөө илүү ихтэй болсон байх гэж бодож байна. Би чинь жудоор хичээлдэг өөр надад нөгөө юу жудоогоос өөр нэг спортоор хичээлэх ч юм уу тийм сонирхолж байдаг. Ер нь яг жудоогоо ядсан байсан болохоор тэгээд тэр шоунд ороод ингээд амар олон талын юм хийж чаддсан байх гэдгийг өөрөө бас мэдэж авсан. Ингээл бас те бас бос юмуудыг бас хийж чадхаар юм байна те гэж бас бодсон. Physical Asia шоунд Монгол баг оролцож төрлөх хэлээрээ ярилцаж үндэсний их өв соёлоо таниулж явна. Хүч хөдөлмөр багийн төгс хамтрал нь тэднийг дивжээний од болгон гялалзуулж байгаамаа.